нэг харамсалтай юм байгаа. Би бол ер нь энэ нам улс төрийн байдлыг орж ирээл энэ яагаад нам ингэж байгаа юм бэ? Энэ намчуудаа яагаад ингэж те ингээд намын даргын ахтус ингээд олноороо орж ирээд байт юм бэ гэдэг асуудлыг 2024 оны 10 сарын 20-ны өдрийн үндэсний хорооны хурлаар одоо хэлж исэн. Тэгэхэд одоо энэ төрийн ордны аль танхимд боллоо? Жанжин Сүхбаатар байна уу? Их цаг танхимд болсон. За тэгэхэд манай нам бүхэлдээ бүгдээрээ миний өөдөөс харж агаад 7 жилөө дид дарахтай байсан. Бүгдээрээ миний эсрэг босоод намаа ганцхан дид даргаас минь унахын тулд бүгднгийн унаж агаад дахин санал тавраалт аваад нөгөө 6-аа гаргаж исэн. Тэгэхэд би хэлжсэн байхгүй. Та нар ийм байдалтай улс төр хийгээд өнөөдөр сонгуульд хизээч үзэгдэж байгаагүй хүмүүс гинтхэн иргэний зарим ногоо намын гишүүн болж гарч ирээд те өнөөдөр ингээд сонгуульд яваагүй ийм нөхцөл байдал ийм хуурамч ийм нөхцөл байдалд бол би бол ингэж байж чадахгүй гэдгийг хэлээд гарсан. Тэрний дараа жилийн дараа ингээд одоо те жилийн дараа ингээд хүмүүс ингээд хоёр хуваагдчихад ингэж яахгүй. Тэгэхээр би хэлж байгаа би та хоёрын аль нэг ч талд орохгүй. Зарчмын хувьд миний байр суурь хിവэрэ байгаа. Гэхдээ зарчмын хувьд Батболд митийн энэ улсын хурлын сонгуульд бүр ширхэг шүдэнцний ширхэг гарын оролцоогүй байсан хүмүүс намын дарга болно гэд явж болохгүй. Энийг бол бас эрхвш нэг хилчих бас нэрээ нүүр бас надад байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл би иргэний зориг ногоо намыг өнөөдөр парламентэд тийм ээ 4 гишүүний суудалтай парламентын нам болоход миний өөрийн үүрэг оролцоо биеийн болон оюун санааны санхүүгийн бүх оролцоогоо өгсөн байхгүй. Тэгчээд биеийн оюун санааны бүр адаг наад зах нь нэг ширхэг цаас зөөгөөгүй хүн өнөөдөр намын дарга болно гэж явахаас ер нь бол ичих хэрэгтэй. Энэ дээр харин ёс зүй яригдах ёстой. Тийм байхгүй. Тэгэхээр би бол Батболдыг бол одоо ингэж ярьж явахаас ичээсэй гэж бодож байна. Нөгөө талаар одоохондоо бол мууц сайнч одоо иргэний зориг ногоо намыг бас парламентэд судалтай болгохын төлөө энэ Батбатар дарга бол бас хөр хийж чадхаасаа чадахгүй хүртэл явсан байх. Тий? Би бол ганцхан өөрийгөө одоо цоллохоос илүү энд оролцоотой байсан бүх намын гишүүдийг дурдах ёстой. Тийм учраас одоо хууль ёсороо тамга хинд байна. Тэр хүн л намын дарга штэ. Төрөөс олгосон одоо намын санхүүжилтийг хууль бусаар одоо зарцуулсан гэдэг зүйлийг бол тавьж байгаа тий. Дээрээс нь улсын дэд шүүхээс одоо танаа намын дөрөв бол удаадаараа буцаагдсан одоо нам байхгүй юу гэдэг асуудал яригдж байна. Тэгэхээр улс төрийн 26 жилийн одоо түүхийг одоо туучсан энэ нам өнөөдөр байх уугүй юу гэдэг асуудлыг одоо хэдхэн хоногийн дараа улсын дэд шүүх хаад одоо хийцгээд байна л да. Тэгэхээр энэ намаас одоо гишүүнээр сууж байгаа хүний хувьд За яг хөвдөө тэгэл ер нь одоо та нар бас айгүй сайн мэдж байгаа шүү дээ. Улс төр чи өөрөө ямар амар лобби, ямар амар харган бутаргадаг юм те. За одоо жишээлбэл ингээд өөрийгөө баг гишүүн болно ч гэж бодоогүй явсан хүн гишүүн болчиход намын дарга болно гэж явж штэ те. Тэгэхээр зэрэг энэ дотор бас хагалган бутаргаж байгаа. Магадгүй ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маш том ашиг сонирхол байхыг үүсэх аргагүй. За намын дөрмийн хувьд бол бас тодорхой юмнуудыг өөрчлөх гэсэн ийм одоо чиглэл өгсөн юм байлээ. Тэгээ тэдрийг одоо өөрчлөлт оруулж өгөх гэж би дөнгөж сая намын даргатай уулзлаа л да. Яг юу болоод байгаа ингээд. Тэгээ ийм юмнууд болж байгааг хэлж байна. Гэхдээ юу ч болж исэн бэ нөгөө талд намын дарга болно гэж явж байгаа хүн өөрөө асар их ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа учраас бас арайч тэгж бас болохгүй. Бас нэг ийм ёстой нэрэ жудаг гэж байх хэвээр бол ийм юмд болж жудаг гэж байх ёстой гэж би өөртөө бодож байна. Тий. За намын хувьд бол тэгээд асуудал шийдэгдэх бах. Тэгээд арайч 26 жилийн туршид те одоо би ч байсан, Батбатарч байсан, Батболдч байсан бүхэл бүтэн 26 жилийн одоо намын түүхийг те үүсгэх бас буруу үүсгэж болохгүй. Тийм ирэх бол байхгүй. Тийм учраас энэ бол үзэл санааны нэгдэл мууц сайн ч энд чинь энэ намыг 26 жил доктортой авч явж ирсэн Ахмад гишүүд болоод те намын үнэн ч одоо энэ ямар нэгэн улс төрийн амбицгүйгээр те ямар нэгэн албан тушаал эрэлхийлэхгүйгээр энэ намыг амьд байлгасан доктортой авч явсан хүмүүсийн бас нүүр их хичээл зүтгэлийг бас бодох учиртай. Зөвхөн хэдхэн хүмүүсийн ашиг сонирхол амбиц те дарга зэргийн асуудлаас болоод бүхэл бүтэн намын үзэл санаа бүхэл бүтэн намын гишүүдийг бас өгөөсгөж болохгүй гэж би удаа бодож байна.